Мэдээж нөгөө одоо цар тахлын холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанууд бол нэлээд хэмжээгээр бол доголдсон. Тэгээд тэр дундаа манай медиа entertainment салбарын байгууллагууд бол тэр тусмаас нэлээд хэмжээгээр хохирол амсч одоо өртсөн. Ер нь аж ахуйн нэгж байна уу, одоо хүн байна уу, тэ бусад эсвэл мал байна уу, ямар нэгэн одоо энэ бүх зүйлүүд чинь нөгөө тоотой бүртгэлтэй. Тэгээд тэр нь жил болгон магадгүй өдрөл болгон ингээд юм хамгийн сүүлийн дата юм апдейтед юм шинжлэгдсэн юм мэдээлэл байна гэдэг бол өөрөө тэр тухайн салбар болгонд ажиллаж байгаа тэр байгууллагын зах зээлийн одоо цар хүрээгээ бас тооцох тэр компаниуд аж ахуйн нэгж ялангуяа энэ B2B нөгөө бизнес хооронд хийдэг байгууллагуудад энэ дата мэдээлэл бол маш чухал байх л гэж бодож байна. Манай байгууллагын хувьд бол бас ингээд ер нь энэ бүртгэлжүүлэхийн датаг шинжлэхэд бол бас хувь нэмрээ оруулаад яаралтай тоолго 12 цагийн манд мэдээлэл оруулах гэж бодож байна. За бусад байгууллагуудын ч гэсэн идэвхтэй оролцоод тодорхой хэмжээний цагаа зарцуулаад бас тоолгодоо хамрагдаарай гэж уриалж байна.